ч гэсэн одоо энэ сайхан энэ чигээрээ сайхан хичээгээд ажиллах хэрэгтэй. Энэ сайхан эхлээд хийд орноо сайхан бодох хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр хүн ер нь өөрийгөө тавих хэрэгтэй гэдэг. Хамгийн түрүүлээд ном бол хийд орноо. Хийд орны хоолой сайхан номын ёсчлон хийд орны үүд ажил номын ёсчлон сайхан олон амтны тусын одоо гэгэрэл энэ одоо тулд одоо энэ хийд орн буян номынхад хийд орно хамгийн нэгдүгээр тавих. Хийд орноо нэгдээд дараа нь өөрийгөө 2 3 ч юм хойш нь тавьж чадах юм бол жинхэнэ тэр номын үйл бол буйны үйл бол өөрийн одоо тусч гисэн давхар ингэ бодчиход гэсэн юм. Эхлээд өөрийгөө тавьчих юм бол өөрийн тус үзэхгүй бусдын тус үздэг тийм ёстой юм гэж. Тэр хамгийн дөрөвдөд энэ хийдийн ажил хийд орно гэсэн тийм чин сэтгэлтэй. Тэр хийд орныхоо төлөө ерөөсөө ганцхан зүйлийг л бодлоо ерөөсөө хийд орныхоо төлөө л гэсэн тийм бодлыг бодож альва тэр үйл сайхан тэр буйны үйлээ шамдаж явах хэрэгтэй юм аа. Хоорондоо маш ихтэй сайхан нэгэн сэтгэлээр бүгдөө хийд орн буян номынхоо төлөө зүтгэжээрэй гэж. Тэгээ одоо энэ жангийн хийдэд бол урд сурж исэн дандаа шимлээ сурж исэн лам нар бол их байна шүү дээ. Тэгээд та нар бол одоо бүгдээр мэдж байгаа шүү дээ. Одоо богдох юу гэж айлж исэн урд тийм ээ. Та бүхний урд очиод ингээд сурж явах юу гэж айлж исэн. Богдохсын таалал юу вэ? Та бүгдийн одоо үүрэг хариуцлага чи юу вэ гэдэг та нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Үүрэг одоо ямар үүрэг хариуцлагатай энд очилоо. Одоо энд ямар үүрэг хариуцлагатай байгаа вэ? Тэр бүгдээ өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж бодож шашин намынхаа үйл хэргээ одоо сайхан дэлгэрүүлэг явуулахад хаад шамдах хэрэгтэй юм байна.